Далай тэнгис хүн бүхнийг л холбоно. Эрг нь өөр боловч ус нь ижил. Бидний төрсөн нутаг, үг яриа, үзэж өнгөрөөсөн амьдрал өөр байж болно. Гэхдээ бидний амьдралын үнцэн нь хэзээ хаан төрснөр бус, харин хэнд гараа сунгаж ичнээ хүний амьдралд итгэл бэлгэснээр хэмжигдэнэ. Сайхан сэтгэлд хэл хязгаар байдаг. Тэр сэтгэл намайг Монголд хүргэсэн. Тэр уудам талд хүний тусыг мартдаггүй хүмүүс амьдардаг. Намайг Каваучи Широ гэдэг. Африкаас бусад бараг бүх төвийн улс орнуудад би очиж байсан. Монголд анх ирэхэд ерөөсөө харийн улсад ирж байгаа мэдрэмж төрөөгүй. Би яг байх ёстой газараа гэртээ их орондоо ирсэн юм шиг тийм мэдрэмжийг авч байсан. Миний зүрх сэтгэлийг хамгийн их татдаг зүйл бол Монголын дуу хөгжим, Монгол аялал, сорон зам мэт татдаг. Мэдээж Монгол Япон хоёрын төстэй тал нь байгалийн үзэсгэлэнт газрууд нь гэж боддог. Гэхдээ монголчуудын хувьд тэр байгалийн үзэсгэлэнгээ Монгол хөгжим, аялал дуугаараа илүү илэрхийлж чаддаг шиг санагддаг. Миний бага нас ядуу амьдрал донд өнгөрсөн. Тиймээс сайн хөдөлмөрлөөд их мөнгөтэй болоод аав ээжигээ ачлаа. Тэдэндээ хэрэгтэй зүйлсийг авч өгөхөөс илүүтэйгээр өөрийнхөө эрх ашгийг илүүд тавьдаг байлаа. Нас ихэх тусам тэдгээр зүйл бол амьдралд тийм их хэрэгтэй зүйл биш болохыг ойлгосон. Харин тэрнээс илүүтэйгээр ямар нэгэн асуудал тулгарч тусламж хэрэгтэй хүмүүст ямар ч эргэлзэхгүйгээр тусламжийн гараа сунгах ёстойг ойлгосон. Өөртөө байгаа бүхнээ зориулаад ч хамаагүй туслах ёстой гэдгийг би ойлгосон. Хүнд тусалсныхаа хэрээр миний сэтгэл дүүрэх болсон. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхэд Япон улсын Токушима дахь Монгол улсын өргөмжит консул Каваучи Широ бараалхлаа. Энэ үеэр ноён Каваучи Широ Монгол улсын ерөнхийлөгчд Чингис хааны үеийн алтан гэрэг, Юан гүрний үеийн Монгол довтлохооны хуйлмал бичиг зургийн хуулбаруудыг гардууллаа. Таны бэлгэлсэн сэлэн бас би Говьлын хааны үеиг гэж магадгүй гэж бодож байгаа. Яг тэгэхээр тэрний дээр байгаа ийм хээ бол Монгол хээ байна. Таны одоо олж бэлгэлсэн сэлэм тэгээ тэр үеийн үйл явдлыг харуулсан зураг, тэгээд тэр зурган дээр байгаа хөлөг онгоц ямар байсныг дүрсэлсэн археологийн олдуураас гарсан хөлөг онгоцыг дахин сэргээсэн ингээд Японтой холбоотой гэсэн. Үзэгчид бол нэг зүйлийг их сонирхдаг. Хөөе, Монголд яагаад усан онгоц байдаг вэ гэж асуудаг. Далай тэнгис хүү ээж яаж усан онгоцтой байдаг вэ гэж боддог байх. Би тантай анх танилцсанаас хойш олон жилийн туршид нэлээд зүйлсийг ажил хэрэг болгосон. Тэр дундаас энэхүү түүхэн зураг миний хувьд их сэтгэгдэл үлдээсэн.
Учир нь энийг их хувьс нь хуулбарлаж Монгол улсад өгсөний дараа жинхэнэ хувилбар нь Япон улсын хувьд түүхэн үнэт өв болоод өвлөгдсөн учраас тэр байх. Ахиж хуулбарлахыг бүрэн хориглосон. Япон хүний талаас хэрвээ монголчууд манад ороод ирсэн бол гэдэг хэцүүхэн талаас нь боддог. Ховлын хааны үед монголчууд өөрсдөө далайд гарцгүй ээж усан онгоц хийгээд солонгос болоод хятадын өмнө талаар дайран Япон руу довтлох их ажлыг яаж бодит болгосон болоо гэсэн сонин мэдрэмж төрдөг. Энэхүү бүтээлийн хуулбарыг хуулбарлаад Монголын музейд нь өгөх ажлыг хоёр улсын засгийн газрын хооронд гэрээ хэлэлцээрийн төвшөнд хийх байхаа гэж бодсон боловч засгийн газар хооронд энийг хийх боломжгүй байлаа. Тухайн үед засгийн газрын оронд хувь хүн Кавичи надад энэ түүхийн үнэтэй үгийг Монголд хуулбарлаад өгөх боломж олдсон юм. Миний хувьд олон зүйл хэцүү байсан ч монголчуудын төлөө хувь хүн би энийг бодит болгож чадсандаа маш их баярлдаг. Японы эзэн хаан Монголд айлчлаад Чингис хаан музейг үзэж байхдаа манай улсын өв соёлыг хосгүй үнэт дурсгал яагаад энд байгаа болоо гэд гайхсан гэдгийг би сонссон. Энийг Японы хамгийн алдартай цаасаар хийсэн гэж сонссон. Алтан гэрээгийн хувьд сонирхолтой зүйл болсон. Энэхүү алтан гэрээг нь Японы Нара хотын Тенди их сургуульд байсан. Тухайн үед сургуулийн захиргаа энэхүү алтан гэрээгээ Японы их сургуульд хадгалагдаж байгаа гэдгийг мэдээгүй л дээ. Тенди их сургуульд Монголын талаар маш их судалгаа хийдэг Кумагая гэдэг хүн байдаг. Тэр хүн Кавичи Широг манай сургуулийн түүхэн үзүүрүүдийг үзэж сонирхоорой гэж уриалсан. Тэгээд гэрээгийг олж хараад энэ бол түүхийн үнэтэй өв байна шүү гэж ойлгоод дараагийн судалгаанд явуулсан. Тэгээд Японы судлаачид нарийн шинжилгээ хийгээд энэ бол Чингис хааны үеийн алтан гэрээгээ мөн гэдгийг тодорхойлсон. Тэрнээс дараа алтан гэрээгийг Монгол улс руу хуулбарлан хүргэх ажил явагдсан. Ер нь Япон хүмүүс сурагч байхасаа л Чингис хааны талаар түүхэн хичээл дээрээ сурдаг. Тэгээд л хичээл дээр дэлхийн талыг эзэлсэн мундаг баатар бас их Монгол улсын тухай мэдсэн. Японы түүхтэй харьцуулах юм бол Японы түүхийг өөрчилж чадсан Тойотоми Хидеёши гэх мэт ноёнтнууд байдаг. Тэдэнтэй дүүцүүлж боддог байлаа. Зөвхөн Японы биш дэлхийн талыг эзэлсэн Монгол улсыг байгуулсан мундаг хүн байна гэж миний хувьд хүлээн авдаг. Намайг Каваучи Широ гэдэг. За Каваучи Широ гэд манай өргөмжт консулаар ажиллаж байгаа хүн байгаа. За Каваучи бол бас өндөр настай ч гэсэн маш идэвхтэй ажилладаг. Манай одоо шилдэг торгон өргөмжт консулуудын нэг жилийн хугацаанд их туслаж дэмжсэн.
За энд спорт хөгжүүлэх, за соёл урлагийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, за орон нутгийн харилцааг хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлд бол нэг хүн гэхэд одоо асар их хөрөнгө зарсан олон хүүхдүүдийг бас Японд сургах тийм ээ дадлагжуулах ажил зохион байгуулж исэн. Монголын урлагийн одоо концертыг Японд бас олоодаа зохион байгуулж исэн. Гэх мэт одоо Өрөмжид консулын хувьд бол маш их ажлуудыг хийдэг. Японд Монголын 7 өргөмжит консулын газар байдаг. Би бүгдэд нь очиж үзсэн чи миний өрөө шиг ингэж хүндэтгэж тогтжуулсан газар байдаггүй. Миний өрөөнд гайхуулах 3 зүйл байна. Ерөнхийлөгч Бат Тулгын өгсөн майдэр бурхан байна. Энэ том нь одоо Монголд баригдаж байгаа. Дараагийнх нь Монгол улсын Олимпийн хорооноос гадаадын хүнд өгдөг хамгийн дээд шагнал болох Олимпийн алдар одон. Энэ одонг 4 хүнд өгсөн юм. Тэрний нэг нь олон улсын Олимпийн хорооны тэргүнд, хоёр дахь нь надад, нөгөө хоёрыг би мэдэхгүй. Тэгээд хөрөлсөх ерөнхийлөгчийн өгсөн Чингис хааны хөрөг. Надад Монголыг хүндлэх олон шалтгаан байдаг ч хамгийн гол нь миний бүхнийг өөрийн чин сэтгэлээсээ хийдэг зам маань их эхэн нөлөөтэй. Надад хүний өгсөн үүрэг хариуцлагыг тултал бүтээе гэсэн зам байдгийм. Тэрнтэй холбоотой байх л да. Хоёр дахь нь бас л миний өөрийн философи. Би хүн хоорондын харилцааг маш их хүндэлж нандиндаг. Ялангуяа би Монголтой маш гүн гүнзгий холбоотой болсон. Би Монгол хүндэж, Монгол оронд ч маш их хайртай. Тиймээс хайртай улсдаа би хүндлэл үзүүлэхийг хүсдэг. Заримдаа би ер нь өөрийгөө Монгол хүн шиг сандаг, бүр мэдэрдэг гэж. Самбайно. Конничева. Ишано. О генки desu ka? Би нэг Осакад ерөнхий консулаар томилогдоод очсны дараа ерөн тэр Кансай бүсэд байгаа Монголтой холбоотой тэгээ Монголыг сонирхдаг одоо тийм байгууллага хүмүүсийг нэг цуглуулад тэгээд нэг дотносох уулзалт гэдэг нэг уулзалт хийсэн. Ихэнх нөгөө хүмүүс бол нөгөө гоё үлгэрээр нь цэнгэр доор ингээл салхин айгуу гоё монголчууд их уудам нутагтай энэ төр гээл те. Тэгсэн чинь нэг хүн босч ирснэ шууд. Би нэг хоёр юм хэлье. Нэгдүгээр монголчууд хятадын ногоо жимс иддэг. Та нар боддоо тэр хүмүүсийн ходоод эрүүл мэндэнд юу байх вэ? Тэгээ хот руу ороход бол зам маш амар хэвтэрхий. Машины ард сууж байгаа миний бүр нуруу өвддөг. Ийм орныг одоо тэгээд гой сайхан гэж магтаад агаад би бас жоохон тийм эмзэглэж байна. Тэгтээ гой сайхан болоход бүгдээрээ бас дэмжлэх үзлэх хэрэгтэй. Яагаад гэвэл монголчууд бол ер нь сод хүмүүс байдаг. Амар сайн нөхөр бай ингээл олны өмнө тал хидэл авдаг гэж. За энэ нөхөр л үнчээр Монгол улстай одоо холбогдож чадахгүй юм байна. Миний найз Куланда тэр үед Осакад ерөнхий консулаар ажиллаж байсан. Ажиллаж явах хугацаанд намайг одоо Токиод ирж Токиогийн үндэсний урлагийн их театрт тоглолтын завшаанаар одоо Кавачигатай танилцуулъя гэхэд ингээд танилцаад нэг орой үдш сайхан танилцж суугаад тэгэл ер нь дараа жилээс нь бидний хамтын ажиллагаа ялангуяа Монголын үндэсний урлагийг Японы зэрэглэлийн тайз руу гаргах ажилд идэвхтэй оролцсон юм хүн. Шинэ цог очиж нэг хурдсан шүү дээ. Тэхний хажууд суучсан байхгүй юу. Тэгэд энэ хүний нэг биологийн нэг мэдрэмж байдаг шүү дээ. Энэ хүний ингээд таамаг надад мэдрэгдээд байсан шүү дээ. Тэгж тэр морин хуурын тэр ингээд тамшаалан яадаг болохоор энэ хүний зүрх сэтгэлд бол тэр Монгол урлаг, Монгол соёлыг ингээд мэдэрдэг тийм байг нарийн байт юм байна гэж ойлгосон. Нэлээд хэдэн жил дараалаад
бидний Японд айлчлан тоглолт буюу Кюшү арлын хаваар Осака хот, за Осака хотын орчим Токушима одоо нэлээд хэдэн хотуудаар бид нэр уран бүтээлийн цэнгүүнээ төлөвлөсөн. Та одоо 83 тав юу? 81-тэй удахгүй 82 хүрнэ. 8 тав байхдаа ер нь ямар шүү хүүхэд байв? Юу гинэ? 8歳の時 Одоо 80 хэд гарчихсан болохоор 8 настай байсан үеэ сайн санахгүй л байна. 17 тойдоо яасан? Би тэр үед ахлах сургуульд байсан юм. Тэр үедээ л анхны хайртайгаа уучирч байсан юм. Тэр хүнтэйгээ 10 жил үерхэд 10 жилийн дараа гэр бүл болж байсан юм. Би ер нь нэг юмыг харвал тэрэндээ тууштай л байдаг хүнтэй. Нөгөө над шиг хүн биш байна. If I had to live my life without you near me, the days would all be empty. За байж байгаарай. Би тоолоодох. Бүр тоолж чадхааргүй олон жил болжээ. Бид хоёр нэг ангийн хоёр багасаа л хайрлж дурлсан. Бид хоёр ахлах сургуульд байхдаа бид болзоонд заваар далайд цугаалж исэн. Гэтэл зав далайд хөмөрчихсөн. Тэр үед нөхөр маань намайг аварч байсан. Тэрийг би одоо ч зүүдэлдэг. Тэр бол хамгийн дурсамжтай сайхан үе. Эхнэр нутагтаа ажилд ороод үлдсэн. Харин би Токиод сурахаар явхад хадам аав ээж хүлээхгүйгээр эртхэн амьдралаа бодсон дээрээ гэж хэлдэг байсан ч эхнэр маань надад итгэж 10 хэдэн жил хүлээж угаад тэгээд бид суусан юм. Тийм болохоор надад эхнэрээ хуурах эрх байхгүй. Мөн намайг хүлээсэн халуун сэтгэлийнх нь хариу болгож тууштай явах хэрэгтэй гэдгээ тэр үед ухаарсан юм. Энэ хүн манай гэр бүлийн найз байгаа юм. Нөхөртөөгөө ханилаад 10 жил болсон ч үр хүүхэдтэй болж чадахгүй байлаа. Би ч дотроо энэ хүн надаас удахгүй салгах байх таа гэж бодож байлаа. Тэгтэл энэ найзтайгаа таарад эмчилгээ хийлгээд хүүхэдтэй болсон. Энэ хүний ачаар 2 хүүхэдтэй болсон. Энэ эмэгтэй байгаагүй бол өнөөдрийн бидний ад жаргал байхгүй байлаа. Манайх 6 ач зээтэй. Хүүхдүүд маань 3 хүүхэдтэй болохоор байж байгаад л эмээ өвөөдөө очие гэдэг. Их хөөрхөн. Sana сэтгэл амгалан шагахан урсан урсасар санчгны минусын орланэ. Манай нөхөр Монгол руу болоод өөр маш олон орн руу явдаг. Харж ирмэгцээл гольф тоглоно. Бас эрүүл мэндэд их анхаарна. Хэрвээ чадвал надаас илүү урт наслаад тэр хэрээрээ олон зүйлийг хийж бүтээж амьдраарай гэж хэлмээр байна. Хоёр 3 жилийн өмнө Токушимад Монгол дуулах үед нь хөгшчүүд нутгийн ард иргэд уйлж байсан юм. Үлэмжийн чанарыг дуулж байгаад уйлахт нь би бас хараад их гайхсан. Үнэхээр бүгд тэр дуунд нь уяраад шүтэж ярьдаг юм. Үлэмжийн чанар төгөлдрөө өнго туннала ташигэ Анх сосор варм Токушимад ирэхэд бид бөөнөрөө
Ава одорыг их үндэсний бүжгийг бүжгэлж байсан юм. Японы уламжлалт бүжиг болох Ава одори үндэсний бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх анхны алхмыг 2015 онд хийжээ. Үүнээс улбаалж Монгол бүжигчдийг өөрийн зардлаар Японы Токушима хотод урьж улсынхаа бахархалт бүжгийг сурталчлан танилж байсан. Монгол улсын гавьяд жүжигчин энх гэрэл маань ирж үзэж танилцаад энэхүү бүжгийг сурах хүсэлтэд илэрхийлсэн юм. Японы тэр үндэсний хөгжим, хувцас, хөдөлгөөн, баяр наадамдаа тэр ард түмэн өөрсдөө оролцож байгаа бүхий л одоо байдлыг ажиглан харахад бол манайтай маш их төстэй боловч бас их ялгаатай зүйл олон байсан дотор л Ава одори бүжиг бол дайлангуяа одоо над чигийн мэрэгжлийн хүн дотор нь ороод яг одоо Ава одоригийн өөрийнх нь маш их эртний улбаатай юм тасвэрэн гэж хамтлагийн нэг одоо гишүүн болоод ингээд ороход бол нэг талдаа маш их баяр баясгал эргээгээд бүр ингээд залуу насндаа анхал ингээд ямар их те бүжгийг хийхин тулд ямар их бэлтгэл хүч маш олон зүйлийг ингээд бүр эргэж ингэж миний хувьд бол нөр хөрвүүлж ингэж жумаа сансан. Тэгээ бас нэг талдаа маш их юм жаргал эдэлсэн ийм үе байсан. Анх би 2022 онд Монгол-Японы найрамдалт харилцааны үүсгэн байгуулагдсны 50 жилийн ойгоор ирж байхдаа Монголын хүн хамтлагийнхантайгаа уулзаж байлаа. Тэрнээс хойш үнэхээр сайжирсан байна. Ноён Каваучи бол Ава үндэснийхээ бүжиг дуртай бас надтай нэг сургуулийн ахын дүүс. Өнөөдөр бид Токушима мужийн Анан хотын Тасүрэн гэдэг хамтлагийн бэлтгэл дээр ирсэн байна. Бүжиглж үзээгүй хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ бүжиг дотор ороод бүжиглээд үзэх юм бол салахын аргагүй. Үнэхээр хүнийг татдаг өвдөстэй сайхан бүжиг. Нөгөө малгааны юм гоё сэрсэн их өндөр учраас яс гэл ингээл бүр ямар гоё зэрэг энтер аавна. Ард байхад хэмнэл хурдсан шүү. Тэгэхээр дөргөө бүжиг хийдэг байхгүй юу? Тэгэхээр залуучууд энэ дээр хөснөрөө хөдлөн шүү. За, бүр эхнээс нь явъя. 2019 онд би тэгтээ ер нь бол Японд амьдарч явах үеэсээ л одоо ийм их нэртэй зориулж нэг ийм ямар театраа мэдэхгүй ямар ч нэг жижигхэн театр барина гэж боддог байсан байхгүй. Тэгээ тэр театрынхаа тухай өөд ярьдаг гэсэн. Тэгээ тэр яриа маань бид тэр баг 3-4 жил ч ярьсан баха да баг. Тэгээд Кавач-сан яагаад энийг хэрж болж болохгүй гэж гээд надад бас санаа өгсөн. Хүсэл мөрөөдөл гэдэг бол бүтгээ өрөх юм бол маш гайхалтайгаар бүтдэг. Маш олон талаас одоо маш олон хүмүүсийн маш гоё сэтгэл нэгдэж бүтдэг юм байл л да. Тэгээд их гэр бит хоёрын одоо хүсэж мөрөөдөж байгаа гол зорилго бол энэ ардын урлагаа, өв соёлоо гадаад дотоодын жуулчдад олон улсад таниулах, сурталчлах ерөөсөө ийм л зорилготойгоор энэ театрыг байрсан. Монголд гардан зохион байгуулсан томоохон урлаг соёлын үйл ажиллагаануудын нэг нь 2022 оны Сүүн зам олон улсын наадам. Монгол Японы бүжгийн наадмыг Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд хийж байсан.
Хааштай хоёр улсын урлаг соёл, спортын хамтын ажиллагаа улам бүр батжин хөгжиж, ард түмэн иргэд хоорондын найрамдал нөхөрлөл улам гүнзгийрэн багчна гэдэгт итгэл дүүрэн байна. Ийхүү харилцааны 50 жилийн арга хэмжээ бие биенийхээ соёл, өвмөц нандин өвөдөө хуваалцан дэлгэсэн найрамдал нөхөрлөлийн наадам болж буйд туйлын их баяртай байна. Тэгээд тэр наадам бол хийснээрээ анх удаа бараг аваа одоорын бүжиг Монголд ирсэн баг. Бүхэлдэн Японоос 170-80 хүнтэй бүтэн онгоцоор зочид авчирсан. Бүх зардлыг манай Каваучи-сан өөрөө даасан. Монгол дахь одоо тэр наадмын бүх санхүү бүгдийг одоо хувьяасаа гаргасан. Хувьяасаа одоо гаргаад одоо хоёр улсын бүхэлдэн 50 жилийн арга хэмжээг зохион байгуулна гэдэг бол сэтгэл гаргалаа гэхэд бол маш хэцүү шүү дээ одоо тий. Асар их мөнгө гарч байгаа. Тэр олон хүмүүсийг онгоцоор авчирна. Тэр олон тайз, тэр уран бүтээлчийг цуглуулна гэдэг бол тийм ээ. Тэгээ тэр наадам бол үнэхээр гайхалтай наадам болсон. Уг бүжгээр дамжуулан түүх зам заншлынхаа тухай мэдээлэл солилцох нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг урлагийн наадмыг зорж ирсэн хүмүүс илэрхийлж байлаа. Уг соёлын наадмыг Япон улсын Токушима дахь Монгол улсын өргөмжит консул соёлын элч Каваучи Широгийн санаачлагаар зохион байгуулжээ. Каваучи Широн урлаг соёлын салбарыг дэмжихээс гадна хүүхэд залуучуудад ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулдгаараа бусдаас онцлог. Улаанбаатар хотын 9 дүүрэгт бейсбол болон тибол спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, цаашлаад Монголоос дээрх төрлөөр төв дэлхийн аваргууд төрөх боломжийг бүрдүүлж өгсөн. Миний хувьд анх 2010 онд Монголд ирж байлаа. Тэгээд Монголын үндэсний олимпийн хорооны арын бейсболын талбайг сонирхлоо. Тэгсэн энэ талбайг миний төрсөн нутаг буюу Токушимагийн Анан хотын хүмүүс хандив цуглуулад Монгол улсад хандивлж байсан ийм түүхтэй талбай байсан. 1995 онд одоо энэ өвөөгийн нутаг Накагава гэж хот байсан. Тэгээ одоогоор ингээд нэрэн солигдоод Анан нэртэй болсон. Тэгээ тэр хотод анх одоо 95 онд одоо Монголын бас баг тамирчид очоод тэгээ тэнцэнээс ирж одоо дасгалжуулагчид ирж 2014 он хүртэл бол хүүхдүүд дээр байнга ирж бэлтгэл хийж, дасгалжуулагт хийж хүүхдүүдэд одоо бүхэл зүйлийг зааж өгөөд явж исэн. Энийг мэдээд энд ямар нэгэн гайхалтай учрал холбоо байгааг дээд тэнгэрээс хилээд байх шиг санагдсан. Тухайн үед буюу 2010 онд Монголын бейсбол, софтболын холбооны тамирчид Азийн тэмцээнд явахаар бэлтгэж байлаа. Тэгээд надад биднийг Азийн тэмцээнд ороход хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэж хандсан юм. Тэгээ 2014 онд одоо Инчоны Азийн наадам дээр бол манай баг тамирчид одоо 30 сая төгрөг бас өгж тэмцээнд оролцохдоо хэрэглээрэ гэдэг одоо бас биднэрт төлсөн юм болж исэн. Би тухайн үед Хакухотой хамтраад 2 сая йений хандивыг өгснөөр Монголын баг тамирчид Азийн тэмцээнд оролцож байлаа. Өнөөдрийн хувцлалт надад хамгийн их зогж байгаа үсттэй. Би хүүхэд байхаас ард угаа хүүхдүүд шиг энэ спортоор хичээлж байсан учраас надад хамгийн гоё зогтөг хувцс гэж бодож байна. Түр хүлээгээрэй. Тэмцээн дээр цогох гэж байгаа хүний биеийн хилэмж болон байршлыг хараад эсрэг багийн тамирчин хамгаалагчд нь хүчтэй юу үгүй юу гэдгийг мэдэж болно. Миний хувьд Токиод бейсболоор хамгийн алдартай сургуульд очиж би бейсболын клубт нь тоглож байлаа. Би мэрэгжлийн тамирчин болж чадаагүй ч гэлээ ахлах дунд сургуульд бейсболыг заах, сурган хүмүүжүүлэх багшийн хэмжээнд очсон.
Ийм л учраас энэ спорттой насан туршдаа холбоотой байна. За, гараа дээш нь бариад цохиураа 2 гараараа чанга барихгүй шүү. Зөвхөн урд гараараа л чанга барина. Япончуудын хувьд дэлхийн 2 дугаар дайнд ялагдаад үнсэн товрог болсон. Харин энэ үнсэн товрог дээр байсан Япон улсад жаахан ч гэсэн баяр баясгал авчирч сэтгэлийг сэргээдэг зүйл нь телевизээр гардаг байсан бейсболын тэмцээн. Тэрнийг дагаад спортын отод ч их төрсөн. Яг л өөрөө тэр мундаг тамирчид од улсын юм шиг төсөөлөн энэхүү спортоор хичээлсэн Япон хүмүүс их байсан. 2010 оноос хойш 10 жилийн хугацаанд монголчуудтайгаа хамтраад Японд болж байгаа уралдаан тэмцээнд монгол тамирчтай урин оролцуулах, нөхөрсөг тэмцээн зохион байгуулах гээд өөрийн чадах хувь нэмрээ оруулж байлаа. Харамсалтай нь миний хүссэн шиг үр дүн гараагүй юм. Энэний гол шалтгаан нь Монголд бейсболын түүх уламжлал байгаагүйтэй адил. Тэгэхээр бейсболын спортын хөгжил явц удаан байсан. Энэ яагаад удаан байсан шалтгаан бол хатуу бөмбөгтэй тэгээ эхэлж байгаа хүүхдүүд бол шууд хатуу бөмбөг барих, за зохиуртай харьцах, бээлээ барих гэдэг ийм бас хөгжлийн явц хэцүү хүнд байсан учраас энийг хөгжүүлэхийн тулд юу хэрэгтэй вэ гэдгийг маш удаан судалсны үндсэн дээр 2019 онд Монголын Т-болын үндэсний холбоо үүсгэн байгуулсан. Ингээд 2022 онд анхны нийслэл 10 сургуультай хамтын ажиллагааны санал бичиг зурснаар энэ Т-болын спорт Монголд илэрсэн. Баянзүрх дүүрэгч Широмон Т-бол гэдэг төрийн бас байгууллагыг буюу холбоо байгуулсан. Т-болын холбоо. Энэхүү Т-болын холбоог Баянзүрх дүүрэгт байгуулснаар бейсболын алдартай тамирчин төрүүлэх эхлэлийг тавьж байгаамаа. Нэрний хувьд бол бас учиртай. Каваучи Широ гэдгийн Широ гэж нэрийг авсан. За Монгол улсад бол хөгжих ёстой спорт. Тэгээ Т-бол учраас Широмон Т-бол гэж нэрийг авсан юм байгаамаа. Энэхүү нэр нь Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдлээ. За Каваучи Широ Монголд Японд байх хэдий ч нэр нь буюу энэхүү спорт нь Монгол улсад мөнх болсон гэдгийг бас хэлхийг хүссэн. 12 жил хичээсний эцэст Монгол Японы найрамдал харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор 2022 онд Монголд Японоос Т-болын тамирчдыг дагуулж ирж чадсан. Анхны гадаад Японоос 2 багийг өөрийнхөө зардлаар авчирж энэ дууга Монголд 8 хүүхдүүдтэй анхны тэмцээнийг хийснээр Т-болын спортод Монгол хүүхдүүд хөл тавьж эхэлсэн. Тэрнээс хойш энэ бүх дүүрэг болгон дээр энэ Т-болын хэрэглэлийг бэлэг болгож өгж нэг сет гэхэд л 2 сая гаруй төгрөгийн үнэтэй. 2022 оноос хойш 2025 оны хүртэл энэ Т-болын спортоор бейсболын спортын суур Т-болын спортоор 3000 гаруй хүүхдүүд хичээлсэн байна. Чи бөмбөгөө сайн харахгүй байна. Бөмбөгөө өндөр дээр нь яг ингэж цохино. Харин чи буухтан цохиод байна. Бөмбөгөө хамгийн өндөр дээр ирэхтэн цохиорой. Алуу. Ноён Каваучи Монголд бейсболыг хөгжүүлэх гэсэн сэтгэл нь хүүхдүүдтэй хэрхэн харилцах, хүүхдүүдэд хэрхэн юмыг зааж сургах, хэдийгээр хэд ойлголцохгүй ч гэсэн ямар ч байсан ойлгуулахаар хичээж байгаа надад мэдрэгддэг. Хойшид суралцсангаа ноён Каваучигийн үйл хэрэгт нь туслая гэж боддог. Бөмбөгөө яг ингээд хамгийн өндөр дээр ирэхтэн цохин шүү. Яг ингэж. Одоогийн миний мөрөөдөл бол дэлхийн ямар ч мэрэгжлийн бейсболын баг тоглох Монголын од тамирчныг төрүүлэх хүсэлтэй. Энэ мөрөөдөл биелэхэд нэг их удахгүй баха. За, хүлээж бай. Хүлээж бай. Цохиураа чанга барьж өгөл бөмбөг өөрөө ирээд ойх учраас цохиурныхаа доод талын чанга бариад дээд талаа чөлөөтэй сул барина шүү. Тэгэхээр Т-болын спортоор хичээллээд эхэлсэн монгол хүүхдүүд эхнээсээ 7 дугаар ангид ороод эхэлсэн. 3 жилийн дараа Японы боловсролын системээр
дунд сургуулаа төгсөөд анхлах ангид орно. Тухайн үед энэ спортоор хичээлж байгаа монгол хүүхдүүдийн дунд шалгаруулалт явуулаад хамгийн шилдэг нь өөрийнхөө нэрмжит тэтгэлгээр Японд бейсболоор алдартай анхлах сургуульд сургах болно. Мэргэжлийн хүмүүсийн нүдэнд өртөж чадвал тэр хүүхдүүд анхлах сургуулаа төгсөөд мэргэжлийн багт шууд орох боломжтой. Заавал ч хүн одоо юу гэдэг дэлхийн одтой Японд одоо од тамирчин байхаасаа илүү тэр хүнд авах хамгийн гол чухал зүйл бол бейсболын спортоор дамжуулж олон монгол хүүхдүүдийг цааш нь үр замыг нээж өгье гэдэг юм том зүйл. оноос хойш 3 жилийн дотор монголчууд Т-болоор тун сайн хичээллээд олон улсын тэмцээнд дандаа эхний 3 байрыг авдаг ийм чадвартай болсноос харагдана. Ихэнхдээ л алт мөнгө голцоо авсан да. Ингээд тэр анхны 23 оны тэмцээнд нэг баг төрүүлээд нэг баг мөнгө хүрэл медаль аваад ирсэн. Эндээс хойш өвөө урамшаад дараагийн 2024 оны одоо Азийн Т-болын аврал шалралт тэмцээнд Монгол улсаас 5 багийг өрсөн. 5 баг өрж оролцоод 3 баг нь медальт өрн шалгараад 2 баг нь тусгай байрын шалгарснараа багийн дүнгээр Монгол хүүхдүүд Азийн Т-болын холбооны аврах хэмээх хэрхэн монтой зүйл хүрсэн. Монголын улс төрчдийг хараад байхад жаахан хувиа бодсон. Ганцаарчилсан тоглолт хийдэг хүмүүс их байдгийн болов уу гэж бодсон. Илүү багаар ажиллах ур чадварт суралцах ёстой юм болов уу? Ингийн тулд миний оруулж ирсэн Т-болын спортыг хүүхдүүдэд багаас нь заах юм бол тэдгээр хүүхдүүд том болоод өөр хүмүүс болон хүмүүжих байх. Тэр хүүхдүүд улс төрчид, багш, сурган хүмүүжүүлэгч, цагдаа шүүхийн хүмүүс болно. Тэгээд багада багийн спортоор хичээлж байсан нөлөөлөд Монгол улс илүү хөгжих боломжтой болох болов уу гэж сансан хэрэг. Энэ Монголын ирээдүйн болсон хүүхэд багчууд энэ эх орон сэтгэлгээтэй энэ одоо зөв төлөвшөлтөй хүүхдүүдийг бий болгоход энэ суурийг нь олж хараад энэ спортыг Монгол улсад хөгжүүлэх нь одоо миний бас дараагийн зорилго юм а гэд 80 настай хүн хэлж яхад тэгээ бид одоо яагаад зүгээр суух вэ гэдэг ийм л ихтгэл үнэмшлэр тэр одоо түрүүний хэлсэнчлэн энэ сэтгэл зүйн хувьд бол үнэхээр олон зүйлийг бодогдуулсан. Тэгэл ингээд хөгжүүлээ ингээд явж байна. Т-бол мастер! Өөр нэг төрлийн спортын тухай ярив. Миний хувьд Монгол улсын ерөнхийлөгч Баттулгатай найзууд байсан. Ерөнхийлөгч болоход нь би баяр хүргэхээр Монголд биечлэн ирээд уулзаж байхдаа та Монгол улсын ерөнхийлөгч болж байгаа ч гэсэн ерөнхийлөгчийн хувьд миний туслалцаа хэрэг болох юм бол надад хэлээрэй. Би танд чадах ядгаараа туслахад бэлэн байна гэж хэлсэн. Тэрнээс хойш төд удалгүй тэрнээс хүсэлт ирлээ. Ирээдүйдээ Олимпиад амжилт үзүүлэх жудогийн тамирчдыг Япон улсад сургах, бэлтгэл хийлгэх нөхцөл боломжоор хангаж өгөөч гэсэн хүсэлтийг надад тавилаа. 2021 оны Токиогийн Олимпиад дуусаад 2024 он хүртэлх Олимпийн цикл хүртэл өвөө маань Олимпийн оноо цуглуулах бүх тэмцээнд маань оролцуулж бүх зүйлээр тусалж дэмжсэн байгаа. Тэр бүхний ачаар 2024 оны Парисын Олимпиад оролцож чадсан байгаа. Надад тусалснаас төдийгүй бас Монголын жудо хүүд маань бүхий холбоонд маань бас маш их тус нэмэр хүргэсэн. Анхны жудогийн тамирчин нь миний санахаар Бадам гарав байсан. Токушимад Сикво гэдэг академид суралцахаар ирээд жудогоор хичээллэж бэлтгэл хийж байсан. Миний амьдралыг хамгийн том дурсамжтай зүйлийг бүтээж өгсөн. Сургах орчин, бэлтгэлийн зал, тэгээд сургалтын төлбөр бүх тэнд байх бүх зардлыг минь дааш юу яа
Тэгээс маш их баярлж явдаг. Маш их мэдлэгтэй болж ирсэн. Барилдаан болгоныг маш сайн үздэг. Чи ингээд барилдаан чинь болохгүй байна, итгэхгүй байна, ингэж торгуулаар хожигдлоо, ингэж хожигдлоо, хөлчин болохгүй байна, ажиллагаа чинь болохгүй байна гэл биднээс илүү судалдаг. Ер нь бол тэмцээн болгоныг алгасахгүй үздэг. Шүмжлэх үедээ шүмжлээд, дэмжих үедээ дэмжээд, урмын үг хэлээд, Японы тамирчдаас тийм юм дутуу байна, Монголын тамирч тийм юм дутуу байна гэд бас маш их зүйлийг хэлдэг. За манай тенер их сургууль болохоор үе үедээ маш олон олимпиад аврагтай. Одоо жишээлбэл Жудогийн 3 удаагийн олимпиад авраг Тадахиро Намура гэж алдарт тамирчин байдаг. Намайг яг анх очиход манай сургуулийн одоо хамгийн том багш байсан Такамаса Анай гэж 2010 оны хасах цугийн дэлхийн авраг манай багш байдаг. За мөн одоо монголчуудын сайн мэддэг Шохой Оно гэж хасах 73 кг-ийн 2 удаагийн олимпиад авраг тамирчин байдаг. Мөн Жоширо Маруяма гэж дэлхийн хошоо авраг хасах 66 кг-ийн алдартай тамирчин байдаг. Хийж байгаа зүйлийг харахаар дандаа өөрийнхөө төлөө бус дандаа хүний төлөө юм хийгээд явж идэм шиг санагддаг. Маш их тийм өөрөөсөө одоо ингээд Японээс ийм гоё сэтгэл гарч болдсон бах таа ч юм уу. Тэр зүйлийг яг энэ хүнээс л их харж ирсэн да. Сая энэ хэдийнхээ яриаг сонсоод байсан чинь чин сэтгэлд үлдсэн дурсамж сэргэж байна. Бадам гарав маань тэмцээнд орохоор хэвтэй байрлалаа сайн оноо авдаг. Энэ бүх хэвтэй байрлалын мэхийг оноо алдахгүй байхыг заасан хүн нь лувсан дэмбэрэл дасгалжуулагч юм байна гэж би энд бододсон. Одоо 52 кг дөлжсэн сосор барам 66 кг дөлжсэн басгүй баяртай бол одоо Токио сургууль дээр хамтарсан бэлтгэл сургууль хийе гэж яхад өвөө шууд уцтаал Такамаса Ана өгчтэй яриад шууд хамтарсан бэлтгэл хийлгээгээд эн чинь тийм амархан бүтдэг гэдэг биш аах. Эн чинь жилийн өмнөөс бүр урьдчилан бүр ийм юмар хийгдэг юм яриад сарын дараа бэлэн боллоо гэл. Манайхныг бас олимпийн өмнө бас нэг тийм бэлтгэл сургууль хийгдэхэд бас тухайд 30-40 жих хүнийг бас нэг тэнд хоол байраар хангаж ингээд бэлтгэл сургуулийг хангаад тухайд одоо басгүй одоо яг албан ёсоор буцаж ирэх ёстой нислэгийг хүртэл хойшлуулж яхад нислэгийн тэр хуваарийг хүртэл өөрчилсөн шилжилтүүд бүх хэмийг ягаад ер нь яг үнэнээ хэлэхэд бол яг хүнд яаж хандах ёстой тэр зүйлийг би одоо бас өөрийнхөө биеэр яг энэ өвөө шиг бас ингээд тусал дэмжихийг хүсэж явдаг бас нэг тийм хүн болж хувирсан байгаа. (2020) оны Олимпийн үеэр Монгол улсын гадаад харилцааны яамнаас надад нэгэн хүсэлт ирсэн юм. Уул нь хоёр засгийн газар гадаад яам хоорондын асуудал л да. 2020 оны Олимпийн нээлтэд Монгол улсын дэлхийд үнэлэгдсэн алдартай дуурийн дуучныг дуулуулах боломж бололцоо байгаа болов уу? Та энийг судлаад холбогдох хүмүүстэй нь уулзуулж өгөөч гэсэн хүсэлт байсан. Би ч татгалзалгүй тухайн үеийн Олимпийн сайдтай уулзсан. Холбогдох продюсеруудтай анж ярилцлаа. Өөрийн зүгээс чадах бүхнээ хийсэн ч боломжгүй гэсэн хариу сонссон. Ийм нэг түүх байна. Токио 2020 зуны олимпийн наадмаас Монголын баг тамирчид анхны медаль өнөөдөр авлаа. Олимпийн наадмын медалийн төлөө энэ хариуцлагатай барилдаанд манай тамирчин Монголын уран цэцэг өрсөлдөгчөө ялснаар Токио 2020 зуны олимпийн 32 дугаар наадмын жудо эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Японд бэлтгэл сургалт хийхэд маш их тусалцаа үзүүлж бас олимпийн өмнө тамирчдыг маш их дэмжиж ийсэн. Үүний үндсэн дээр бас манай Монголын жудогийн тамирчид бас Олимпиас медаль авахд одоо маш их одоо тусалцаа үзүүлсэн гэж боддог. Миний санаж байгаагаар Токиогийн Олимпиас жудогоор анх удаа 3 медалийг нэг зэрэг авч байсан санаад байна. Зөв үү? Олимпиас өмнө Монголын жудочдын Гранд Сламд оролцож байсныг очиж үзэж байсан юм. Би өөрөө жудогийн талаар мэдлэг хомс хүн. Олон тэмцээн уралдааныг үзээд Монгол тамирчдыг дэмжиж байхдаа жудогийн талаар илүү ойлголттой болсон.
Одоо ч гэсэн би Японд Монголын жудогоор хичээлж байгаа хүүхдүүдийг их сургуульд сурахт нь дэмжлэг үзүүлдэг. Чи хасах 48-да ямар амжилт үзүүлж байсан? Одоо Японоос бол 3-4 медаль авч ирсэн. За тэгээд одоо баг аваагүй медаль баг байхгүй хаа. Тий. Дэлхийн аврагт 2 хүрэл, 1 мөнгө, 1 алт авсан тийм. Үнэхээр гайхалтай юм аа. Миний өмнө нь сонсч байсан яриа байна. Маш их медаль авдаг хэрнээ тулааны спорт руу орсон нэг тамирчин байна, тийм ээ? Зөв. Олон медаль авч сайн барилддаг байсан хэрнээ хайр юм гэж бодож байсан юм. Би Монгол хүмүүсийг нэр царайгаар нь танихгүй байгаад байдаг юм. Та өөрөө байсан байх нэ. Монголын төлөө, Монголын спортын төлөө маш их одоо мөнгө санхүү болоод сэтгэл зүрхээ гаргаж агаад танд баярлалаа гэж хэлье. За, маш их баярлалаа. Тэр нь олон тамирчдыг одоо медаль тамирч тэр дундаа одоо олимпийн медаль тамирчдыг төрүүлэн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан бол яа харахгүй одоо Каваочи Широсан байгаамаа. Каваочи-сан өвөг бол бас ийм спортод Монголд их сэтгэлтэйг бас би бол байнгын одоо харахаж баярлаж явдаг. Ганц бейсбол, тибол биш, жудогийн холбоо хүртэл ингээд дэмждэг манай урнаа маань олимпийн медаль Токиод авч яасан. Тэгээд байт харвааг Парисын олимпиад ороход нь багшийн дэмжиж ясанд байт харваа холбоо байнга л одоо талархаж явдгийг намайг. Тэгээд олимпийн орооч гэсэн Парисын одоо Монголын хаус дээр хүртэл ингэж дэмжиж ажиллаж байсан. Тэгэхээр бид нар бол одоо спорт олимпизмын хөдөлгөөнд бол одоо маш их баярлж явдаг. Тэр утгаараа бас бид нар тэгэхээр одоо хамгийн дээд хүндлэлийн шагналаа бас олимпийн орооноос ингээ өгсөн байгаа болж бүрт чон авсан. Тэгэхээр бол ийм спорт Монголын спортын хөдөлгөөнд бол хамгийн их хувь нэмрээ оруулж дэмжиж явж байгаа хүмүүсийн нэг юм аа гэж би бас яг нэвтрүүлэгт нь бас хэлмээр байна. Энэ завшааныг ашиглаад нэг хүсэлт байна. Ирэх жилийн 100 Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Азийн тиболын авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа орсон. Мөн Улаанбаатар хотын захирагчаас 2027 оны тэмцээнийг бүрэн бололцоогоор дэмжиж ажиллана гэсэн мэдгдлийг хүлээн авсан. Миний хувьд тиболын спорт ороогүй хөгжөөгүй байгаа Азийн улс орнуудад хөгжүүлэх, цаашлаад дэлхийн улс орнуудад энэхүү тиболын спортыг сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа гэдгээ энэ завшааныг ашиглаад дуулгая. Спортын хувьд Монголын үндэсний олимпийн хороо гол багна нь болох учраас таныг дэмжлэг үзүүлэх байхаа гэж найдаж байна. Болно. Ер нь бол би бол бүрэн дэмжихэд ямар ч тийм асуудал байхгүй. Тэгэхээр та бол тийм тэмцээний нэрвэнчд болгоод бидний зүгээс яаж дэмжих оролцоогоо яах вэ гэдэг дээр бид нар нээлттэй байгаа. Өнгөрөх оны 12 дугаар сарын сүүлээр Монгол улсын гадаад харилцааны сайд Бат Цэцэг Токушима буюу миний төрсөн нутагт айлчилсан. Тэр үеэр тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа гэж танилцуулахад засгийн газрын гадаад харилцааны яамны хувьд дэмжиж ажиллая. Соёлын сайдтайгаа уулзаад ямар нэгэн боломж туслалцаа дэмжлэг үзүүлэх боломж байвал хамтарч ажиллая гэдэг өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. За баярлалаа. Ер нь бол ийм сайхан тэмцээн Монгол улсад одоо олон улсын тэмцээн болоход бид нэр их дуртай байдаг, их сайн дэмждэг. Тэгээд илүү ирээдүйд ер нь илүү том наадмууд авах хүсэлтэй байгаа. Тэгэхээр ийм тиболын Азийн аврагыг бол бид нар бол бүрэн дэмжинэ.
төрж өссөн Токушима муж Японд нэлээд алс хөдөөд тооцогддог нутаг. Хүн амын тоо, хот суурин газрын ягтшил, эдийн засгийн хувьд сүүлийн 3 тал явдаг алс хязгаар нутаг. Тэгэхээр миний хувьд төрсөн нутаг Токушимада хийж чадаагүй. Мөн Япон улсдаа хийж чадахгүй зүйлээ Монголд хийж байгаадаа баяртай, илүү сайхан байдаг. Бид одоо яг хаана ирсэн байна? Одоо бид Токушима мужийн Наруто гэдэг газар байна. Энэ бол байгалийн үзэсгэлэнтэй, сонирхолтой үзэгдэл болдог манай мужийн үзэсгэлэнт газар байгаа юм. Бүгдээ кинон дээр гардаг эндээ тэмдэгтэй Наруто мөн үү? Энэ эргүүлэг Наруто анимтай холбоотой. Тэр хүүхэлдэйн кино манай мужийн бас нэгэн сурталчилгаа болдог. Манай Наруто хот Монголтой холбогддог бас нэгэн тохиол байдаг. Манай хотод Сумогийн 69 дахь их аварга Хакухогийн дэмжигчдийн клуб байдаг. Тэр клубээс аваргад зориулсан 3 хос өмсгөл байдаг юм. Тэрэн дээр зурагдсан зураг нь Нарутогийн эргүүлгийг дүрсэлсэн байдаг. Өнгөрсөн жил мэрэгжлийн Сумогийн аварга болсон Хошор юугийн дэмжигчдийн клубыг мөн байгуулад би тэргүүлж байна. Тэрэнд зориулсан аваргын 3 хос өмсгөлийг хийхдээ бас л Нарутогийн эргүүлэг, нутгийнхаа хамгийн алдартай бэлэгдэл болсон загсыг дүрсэлсэн өмсгөл бэлгэлсэн. Энэ үзэгдэл хүний гараар бүтээгдээгүй, байгалийн бүтээл болохоор ингэж сайхан харагдаж байна. Бас энэ миний та бүхэнд өгөх бэлэг. Энэ эргүүлгийг үзэхэр гадаадын маш олон жуулчид манай Токушимад ирдэг. Миний хувьд одоо зөвхөн хүмүүс тусалж байгаа гэж ярьж байгаа ч зөвхөн хүмүүсээр хязгаарлагдахгүй. Нийгмийн тодорхой хэсгүүд, байгууллага, хөдөө орон нутгийнхан улс оронч тусламж хүсвэл чадлаараа туслахыг хичээдэг. Энэ маань зөвхөн монголоор хязгаарлагдахгүй. Өөрийнхөө компанид аж чадах чинээгээрээ тусалж явдаг. Манай компани дараа жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Япон улс хэдэн 100 жил төмрийг дахин боловсруулж ирсэн түүхтэй. Миний өндөр өвөө энэ бизнесийг эхлүүлсэн. Би 4 дахь үеийн Японд эртнээс үйлдвэрлэл хөгжиж ирсэн учраас тэр хэрээр дахин боловсруулах үйлдвэрлэл бизнес болон хөгжсөн. Каваучи бол миний хамгийн сайн бизнес хамтрагч. Цаашлаад манай аавын хамгийн сайн найз. Намайг баг багаас манай аавтай их дотно байсан. Манай аавыг өнгөрснөөс хойш энэ бизнесийг дэмнээд хамтран авч явж байна да. Би Монголын төлөө их зүйлийг хийж байгаа юм шиг та бүхний нүдэнд харагдаж магадгүй. Гэхдээ энэ нь эсрэгээрээ тэрнээс ч илүү олон зүйлийг би Монголоос авдаг. Ер нь манай өрөмжт консул, соёлын элчнэр бол маш их юм Монгол тайртай хүмүүс байдаг. За тэр дундаа энэ хүн бол асар их одоо монгол хүн тайртай. Би нэг удаа уулзахдаа бүр урд наснда монгол хүн байсан бахаа гэхээр би тийм байсан гэдээ инээжсэн. Монголын төлөө төрсөн юм шиг үнэндээ бол Монгол том хөрөнгө оруулалт хийж байна. Манай болроо гэрэл хоёртой одоо чамтай ажиллах гэсэн хүн театр байгууллаа. Баян гол дүрэг, баян зүрх дүрэг хүүхдүүдтэй хамтарч ажилладаг. Тэгээ хүүхдүүдийг тийш нь аваачдаг. Тэндээс Японы хүүхдүүд эндэрээ хамтраад ингээ уралдаан тэмцээн болгодог. Ийм юм. Тийм учраас бол одоо үнэхээр соёлын элч өргөмжлөлт консулын ажлыг хамгийн дөнгөр хийж байгаа хүн гэж би боддог. Тэгээ кавачуудаа урт нас удаан жаргалаа хийвээ. Цаашдаа бид ингээд явуулс болон өдөр явах гэж. Монголын хүүхдүүдийг гэсэн энэ сайхан хүсэл тэмүүлэл энэ ориглон одоо ингээд баг бид өөрөө юу вэ гэж бодогдохуц ийм одоо хүсэл зориг гаргаад
хөрөнгө хүч маш олон зүйл ингээ гаргаа явж байгаад үнэхээр баярлаж байдаг шүү гэж одоо хэлмээр байна. Модыг тарих гэвэл үрнээс эхэлнэ. Улсыг хөгжүүлэх гэвэл хүүхдээс эхэлнэ. Хүүхдийн төлөө, Монгол улсын төлөө өөрийнхөө одоо бүхий л нөөц бололцоог зориулсан, олон жилийн хүч хөдөлмөрийг зориулсан Каваучи Широтанд баярлсан талархснаа илэрхийлж байна. Таньда хамгийн их сайн сайхныг одоо хүсэн өрөө юу сансан 9 цагаан хүсэл нь үргэлж биелж яхахын өрөөл тавиад маш олон юмнуудыг хийх л одоо ийм сайхан хүсэл мөрөөдөл байгаа. Тийм учраас бол одоо Каваучи гол хамгийн дөрөнд эрүүлэх урт настай голтгой л гэж одоо би хүсээр. Тэгээ Монгол одоо Японы хамтын ажиллагаа улам өргөжүүлэхэд одоо олон жил ажиллаарай гэж хүсэн өрөөж байна. Каваучи ерөнхийлөгч та бие бодож урт наслаарай. Цааш та Монголд хийгсэн бүхнээ бүтээгээрэй. За тэгээд танд маш их талархаж байна. Та туслаагүй бол одоо энэ бас энэ хэсэг лав хоосон байх байгаа. Хойшид хамтдаа эрүүл саруул урт наслаад Монгол улсаас мэрэгжлийн бейсболын тамирчинг гаргаж эрцгээе. Энэ Япон Монголын найрамдлын ирээдүйн түүхэнд бол яалтчгүй тод мөрөө үлдээх ийм гайхамшигтай өрөмжт консул юмаа гэдгийг би одоо эцэст нь хэлхийг хүсэж байна. Би тарайн дөрөв өндөр ургах тусмаа бүх идэг гэж хэлэх дуртай. Тэр нь сул доройтой биш. Харин амьдралын салхи шуургыг туулж ухаан нь гүнзгийрснийх. Би ч ялгаагүй. Насахах тусам өөрийнхөө төлөө бусдын төлөө амьдрахын үнцнийг илүү ойлгожтэй. Тийм болохоор би амьдралынхаа хорон мөч бүрдээ хэн нэгэнд итгэл найдвар, инээмсэглэл бэлгэлэхийг хүснэ. Намайг Каваучи Широ гэдэг. Би Монголд хайртай.